Горгац компани Орхон аймагт анх удаа 1.4 мегаваттын хүчин чадалтай хийн халаалтын зуухны бие даасан их усүрийг барьж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү төслийн онцлог нь Япон улсын Олимпиа компанид захиалгаар үйлдвэрлэсэн Монгол орны эрс дээрс уур амьсгал тохирсон зуухыг ашигласан бөгөөд хийн аюулгүй ажиллагааг хангасан бүрэн автомат системээр тоноглож хийн хадгалах савыг даалх буюу бункер сурлуулах Солонгос улсын технологиг ашигласан болно. Төслийн үр дүнд Орхон аймгийн Шанд багийн 17 дугаар сургууль, Сумын соёлын төв, халуун усны газар, багийн захиргаа гэх мэт нийт 6 объектын халаалтыг хийн халаалтаар шийдэж улмаар нэмж 3-4 объектыг энэхүү халаалтаар шийдэх боломжийг бүрдүүлж өглөө. Хийн халаалтын зуухыг ашигласнаар сургуулийн орчинд агаар, хөрсний бохирдолгүй, хог хаягдл гэх мэт томоохон асуудлыг бүрэн шийдсэн Орхон аймгийн Ногоон хот болох хөтөлбөрийн хэрэгжилтэнд түлхэц болсон онцлог бүтээн байгуулалт боллоо. Байгаль орчин агаарын бохирдлыг бууруулах, утаанаас салах, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Тэр утгаараа Монгол улсад анх удаага яг энэ сургууль энэ орчмын төрийн байгууллагуудыг энэ газрын халаалтаар шийдэх гэдэг энэ ажлыг санаачилж хэрэгжүүлсэн. Тэгээ энэ дээр маань Японы талын мэргэжилтүүд маань Горгаз компани маань хамтарч ажиллаад энэ сайхан бүтээн байгуулалтыг хийсэн байдалд орон нутгийн удирдлагын зүгээс нэлээд талархалтай байна. Цаашдаа бас энийг бид бусад уурын зухаар халж байгаа нүүрсээр халж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаа бүгднийг энэ систем рүү шилжүүлэх, цаашлаад бас өрхүүдэд ингээд бие даасан дэд бүтцүүдийг яг энэ системээр бий болгох ийм боломжтой гэдэг байдлаас нь орон нутгийн удирдлагын зүгээс харж байгаа. 6 байгууллагыг 27,000 м3 талбайг болох ингээд хаалгаад байж гин. За өргөжлүүлээд энэ нь бол цаашаа дахиад нэмэгдээд 30,000 м3 буюу бас энэ хэмжээний объектыг бол халаах хүчин чадлын хэмжээ бол бас нөөцөнд байна. Тэгэхээр үргэлжлүүлээд бас энэ хавийг үргэлжлүүлэн халаах юм нөхцөл бодломжийг бас ингээд бүрдүүлсэн юм чухал нөлөөтэй юм ажил боллоо. За үндсэн энэ хийн зуухны ажил маань байгаль орчинд ээлтэй эдгээрээ бас онцгойсон ийм ажил байгаа. Тэгээд бас 2024 оны Орхон аймгийн бас бүтээн байгуулалтын онцлог ажлын нэг болж чадсан гэж үзэж байна. Эрдэнэт хотод нэлээд үлгэр жишээ болсон том бүтээн байгуулалт боллоо. Тоног төхөөрөмжүүдийн бол ажиллагаа болон угсаар зориулалтын ажил маш сайн өндөр түвшингээс дууссан байна. Аймаг орон нутгийн удирдлагууд ер нь нэлээд сайн төсөл болсон байна гэдэг үнэлгээ өгч байна. Тэгээ дараагийн ийм үлгэр болсон, загвар болсон төслүүд олон хэрэгжих байхаа гэж бодож байна.